Лам дээр очсон. За та айгүй сайн лам эндээ одоо би ерөөсө хүүхд төрүүлэхгүй. Энэ яагаад вэ? Эхнэртэй нөө над байна уу гэсгүй чи наадах чи утааг өмбөнд очиж цул өргөөгөөс болоод ерөөсө хүүхд төрөхгүй шүү. Тэгээд ах дүүнэрээс мөнгө цуглуудаа шууд утааг өмбөнд очиод өөр ингэсэн гүцэл бүх юм авч шар тасаа хийгээд зулаа асаагаад тэгээд нөгөө лам 4-5 жилийн дараа ажлынхаа хэрэгжилтийг шалгах гал гэрт нэрлээ. Ирээд ингээд хаалгын тогсож чинь хинбэ гэж хэлж байна. Хөө минийхөө ээж нь байна уу гэсэн. Ээж байхгүй гадаад руу явсан. Минийхөө том хүн байна уу гэсэн. Байхгүй. Аав нь байна уу гэсэн. Аа байхгүй. Танайх одоо хідүүлээ вэ гэсэн. Би гэртээ одоо 13 удаа яж ингэж хэлчих. Хөөе минийхөө аав нь хайцсан гэсэн. Аав нөгөө нь хараад ицсэн зулыг унтраах гэж утаагүй юм бэ яасан. Зулыг унтраах гэдэг. Тэгээ юу гэх юм та одоо чи. Одоо би ярих уу? Би яс өстрөө аяга эдэттэй байгааг сонсч байсан. Бас нэг юм байна тий. За яг санаанд орж байгаагаа л ярьчих. Нэг тааж мэднэлтэй танд ойлгоо гэж үндэстэл ярьж байгаа. Тэгдэг байхгүй. За ярил яриа. Ярих гэж байна. Ярихгүй би ярив юу. За эмнэлэг дээр очиад ивчээ би ерөөсөө амт бидрхээ болчихжээ. Амт бидрхээ болчихжээ. Сөрөлгч 7 номер юм өдөр гэсэн. Авчираад амт баас биш тийм байлаа юм бэ. За одоо та яддаг шүү яв гэсэн. Маргааш нь дахиад чинь дахиж ирсэн. Биш би юу ч санахаа болчихлаа юм чи гэсэн юм. Зөвлөгч 7 номер юм авчих өдөр чи баас гэсэн. За одоо яддаг яв гэсэн. Энэ бас нэг одоо энэ явахгүй байгаа. Энэ нь эфирээр өвчтэй гэж баас мас. Байлаа юм яриараа. Энэ нөгөө одоо яг ер нь санаанд орчихгүй ямар нэг хөтлөгчдийн ёс зүй гэж юм байж байгаа. Этик гэж юм сурж байгаа тийм. За нэг юм байна л да. Хүүхд аваасаа заав. Энэ хүн биш үү? Яагаад энэ 5 ширхэг хуруутай гэдгийг тэгээд энэ ямар учиртай юу ямар өөрөө гүйцэтгэв. Энийг миний хүчигч өргөд. Ойлгож байна уу? Энэ бол ядам хуруу. Энэ 7 хуруу. Энэ эрхэн хуруу. Хөө яа нэг нь босоод үлдсэн гэ. Энийг одоо хэлж болохгүй нөхөө насан туршиж зүйдэг гэдэг. 20 жилийн дараа хүү томс аав санжийн аавныг ваагах та нэг энэ хурууг тайлбарлаад үлдээнэ гэдэг мартцсан штэ гэдэг. Одоо миний хүү насан турш аав нь хэлнэ. Тэгэхээр миний хүү ир хүн гэдэг чинь айгүй зовлонтой байдаг шүү дээ. За одоо миний хүү эхнэр аав. Ойлгож байна? Ингээд эхнэр аваад хайрлаад ирэхэд эхнэр нь чам өдөр болгон хүснэ. Орой хүснэ, орон дотроо хүснэ. Баймбай хүснэ. Бүр зовоож хүснэ. Одоо яг хүсгэж миний хүү энэ хэрэг болно. Яг нэлээд төсцөөж миний хүү энэ хуруугаа шууд аваачаал нөгөө шууд те. Шууд аваачаал духан дээр нь тавь. Би ямар оробот юм уу гэж хэлсэн. Яа. Тэгээ аваад өөрөө ээжтэй байна гоё юм. Тэгээ энэ бас цэвэр эротик гэж. За. Нэг залуу спид тусчлаа. Дэлхийн бүх улсаар яваад хамгийн сайн инженер дээр очлоо. Нэмэр байхгүй. Уучлаарай та уучлаарай гэж явал. Тэгээ Монгол дээрээ санаагаар унаад ингээл гэртээ ингээд сууж найз нь орж за юу гэж юм. Байдлахгүй гинэ. Чи салет юм. Юу ч болоог санаагаар унаад их. Чи лам дээр очсон юм уу? Очоогүй шүү. Монгол лам дээр үү? Тэндийн лам дээр очиж асуухгүй. Нэрээ тийм биш үү. Тэгээ нэг ламд очлоо хүн аднаас хамгийн сайн ламд орч. Би одоо ингээд хайгуу хүнд өвчин туссан юм аа спид гэдгийг юм лээ. Тэгээ одоо ямар хэмжлэгээ хийлгүй зүгээр болох уу гэдэг. Юу яах миний хүү шавар тавиул гэдэг. Шавар тавиул зүгээр болох уу гэсэн. Бөөгөө зүгээр хөрсөнд нь тасгаж байгаа юм. Хөрсөнд нь тасгаж байгаа юм. За одоо цаашаа. За одоо чи. Одоо би ярих юм дахиад хоёр шүү дээ. Авган нөхөр хоёр ингээл 10 жил ханилсан айгүй хоёр хос амар хоёр биендээ хайртай. Тэгээ нэг амралтай аваад хоёлаа ингээд нуурын хөвөөгөр ингээд алхаал явж ижил. Тэгсэн авган хүн нэгийгээ өхөр дагаж өгдөг гэсэн шүү дээ. Та өөрөө мэдчихэж байгаа дээ. Тэгэхээр хоёлаа яг энэ хоёр хүн шиг хараа. Энэ хоёр усан дээр ямар гоё ингээд явж харж ин хоёлаа яг ингэж амьдрах юмсан те гэсэн нөхөр нь бодож ирсэн. Чи шалвалаа юм бодож яах юм. Нүцгэн тэгээд дээрээс нь энэ хүүт дуусан дээр бүхсөөрөө суугаад ямар ойлг үйдэг. За одоо амраа нэг ойлгоо шүү. Амраа яа. Би завгүй шүү. Хоолны ойлгоо ярьж шүү дээ. Айтайхан. Би юу би онгоо мэддэггүй шүү дээ. Хоолны онгоо ярьлаа. Би онгоо мэддэггүй. Хоолтой онгоо бол нэг юм онгоо байдаг шүү. Тэгээд энэ ч хоолтой онгооноос нэг явдаг да ер нь бол нэг та яриад ч явахгүй юм ярихаар сүулдэ өөрөө цацаад ороод шүү дээ тэр зүгээр гоё шүү дээ. Цацах тусмаа л гоё. Хүн цацах тусмаа. Бид нэгээ сууж төрөж байгаа чай байх хэрэг татаад байхгүй. Гүрж ирээд шууд онгоо тийжээч ингээд маадраад бүгдээ маа гэ. Тэднээс нэг юм чамиг юмнуудаа ярихгүй байна л да энэ хүн. Та нар айгүй гоё ярьдаг байхгүй. Би та нараас ярьсныг чинь
дээр нь жоохон дайр нэмээ тэгээд өөр авчдаг. Та нар анзаарахгүй ярьдаг. Тэгээд хамгийн маа сүүлийн 2 жил ер нь та нарынхаа боноор өдөө зэрэгтэй энэ хурдтай явж байгаа шүү дээ. Ер нь тэгээд хүний алдаан дээр ажилт уусах юм би тэгж бодлоо. Заримдаа зарим хүний алдаан дээр ингэж тушгүй тулгуурч. Гэтэ энэ заримдаа бас нэг хэлмээр үг санагдаад байт юм тийм. Давай. За яг ордыг буцаад гаравчлаа. Би бас нэг юм хэлээ. За нэвтрүүлгийн төгсгөл дээ. За сансар огтроггүй талаар өөр гоё мэдлэг боловсрол өөр сонин гоё юм яа. Хамгийн их зардлаар хамгийн бага мэдээлэл хүргэдэг юу гэдэг мэдгүй. Хамгийн бага зардлаар хамгийн их зардлаар хамгийн бага мэдээлэл хүргэдэг. Телевиз рүү. Окей. Марс руу явсан хиймэл дагвал. Тэгэр их зарлаг гаргачаад бидээс очоод нэг иймэрхүү доод энэ гэдэг. Тэр хамгийн их зардлаар яваа хамгийн бага. За намайг авлаа. Йоо. Ингээд авч байгаа. Ингээд авдаг гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд цоолон цааш онгод ороод дэлхий дээр нэг тэрбум за магадгүй тэрнээс их хэмжээгээр одоо хэдэн зуун сая тэрбумаар тоологдох хөрөнгөөр бий болоод хамгийн бага мэдээлэл өгдөг юм гэж одоо явах нь. Одоо тэгж өгсөн тийм ээ. Гэхдээ бүр ингэж тэрийг хачилж штэ тий. Хачирлаа тий их гоё. Гэхдээ тэр дэлхийд ганцхан байдаг гэж ирээл тий. Тэгжээж таавартаа орвол бүр их гоё болж. Чапперчс их юм ажиллаж байгаа юм шүү дээ. Тэний босс шүү дээ. Босс хүн шүү дээ. Босс. Гэ босс одоо бид хоёр түрүүний амраамын хүсэлтээр бас манай цэнийг үзэж байгаа үзэгчдэд ганц хоёр парадыг үзүүлвэл вэ гэж бодлоо. Тэгээд ер нь ийм болчих штэ. Одоо нэвтрүүлэгтээ урьж авчаад би бол зүгээр заримдаа нэг хоол мод өгөөд гаргах юм байх гэх тэгэхээр зөрүүнд нь заавал юм авч явах хэрэгтэй юм шиг. Би одоо сүйдээ нэг тийм эргүүлээд А Б таран тавьдаг касет юм шиг тийм бодогдоод байдгийн. Тэгээд би телевизийн нэвтрүүлэгт ажиллахаар орхоос цэвэрлдэг. Ягаад тэгэхээр тийм үү? Нэг л удаа би тэр хүний чинь зовж ижилгэлсэн юм чи өдөр шөнөгүй ингээд яриад ахын зөв үү буруу юу. Тэгтээ ярина. Ер нь бол босод намайг оруулах гэж байгаа газрууд байсан үлдээ амар өөр горд. Тэгээ ер нь бол тийм шүү тийм ээ. Амраа. Манай телевизийнхнаас нэг сайхан хэллээ гэж. Манай тэгээд нэг жилийн ойд дээр би тэгтээ сонсоод байна. Тэгтээ ер нь бол төхүүлэхийг бодно л доо. Тийм. Хэний төхүүлж та? Мандаа чи бол намайг нэр унах гэдэг утгыг алдуулж байгаа байхгүй нэр бэлцгүй сүлцгүй дээл өмсгөл нэг л нэг худлаа янзгаагчгүй хүний хэлээр ярьсан унах ёо сонин санагдчихлаа. Нэг явуулсан чи бүгдийг авсан гэж чи мандаа тэгэл гоё халааж өмсчил надад жилийн 4 өдөр минь сонин дээл өмсгөл байсан унах юм уу альдсууд зүгээр тоглоом бодож байна бас тийм. Ам авч байгаа хөө. Энэ бол ёстой. Юу тэр юу болох те? Юу унах тийм. Авч магадгүй. Гэхдээ би сүүлийн үед болсон би 8 онгоцтой холбогдох тийм хэвлэлийн баг хурлын талаар нэг юм ярил л да. За. Явсан яадгийг. Би явсан. Би Монгол улсаа хөгжүүлэх гэж явж байгаа шүү дээ. Нэг Японыг хятад явсан тийм. Би өөрөө ч буудсан юм байхгүй. Зүгээр жоохон доош энэ нисгчээ алдаал би сайн мэдэхгүй. Та нар зүгээр асуух юм надаас. Би Монгол төрийн төлөө явсан биш. За өөр асуух юм байхгүй би. Гэдэг юм бас талаар юм хийж байгаа тийм. Бостлотор тоглох өмөрч хэлэх бас үгүй гэж байдаг. Тэгэхээр өндөр багштай юм байсан уу? Өвдсөн юм уу эсвэл бичлэг нь өвдсөн? Монгол улсын хууль тогтоох дээл байгууллага Монгол улсын парламент сууж байгаа үндсэн хуулийн зэцүүд өнөөдөр ийм шийдвэр гаргасанд би хувь хүнийхэн талаас шууд нэг хариуцлагатай юм хэлчихмээр байна. Хуулийн хүрээнд өөрсдөө сайн дүгнэлт, сайн сигналт хийж байнга нь хороод оруулж ирэх хэрэгтэй. Алдаатай ажиллагааны одоо тэр болчихсон жижиг процессын дээр бид зөвхөн нэг учрыг нь өөрчлөе гэдэг юм. Чадваргүй, чадамжгүй юм байсан учраас ард түмний эсрэг үр дагавар гарах болов гэдэг тийм жоохон янзчихсан. Өөр юм байхгүй. Тэгэхээр энийг сэг таслал үг үсгийн алдаагүй эргээд одоо та бүхэнд тайлбарлах хүртэл би улсын хурлын чуулганыг даргалахыг татгалзаж байна. Тэгэхээр энэ хүн бас зүгээр нэг үг хэлээгүй юм шиг байна. Одоо манайх яг өөрсдийнх нь үннийг хэлэх гээд ирэхээр л нөгөө хүнээ түлхэж хэлдэг шүү дээ. Ер нь манай зарчим тийм болсон юм шүү дээ. Одоо бид нар баг захын хүүхэд хараад одоо нөгөө нэг тоглолт нь